мэцгаано энэхүү подкастыг хүлээн авч үзэж байгаа өглөө өдөр орой мэндийг хүргье. За манай өнөөдрийн зочноор санхүү эдийн засгийн сургуулийн 4-р курсын оюутан болох би амжаа. Игч нармаад хүрэлцэн ирсэн байна. За та хоёр маань анх яагаад санхүү эдийн засгийн сургуулийн сонгоод Нятлан модогч мэргэжлийг сурахаар гэсэн бэ? За бүтэн өдрийн төргий тэгээд анагийн хичээл гэдэг Нятлан модогч бүртгэлийн 4-р курсын оюутан. Анх яагаад Нятлан болъё гэж бодсон нэгээл анхнаасаа багаас ер нь тооны математикийн хичээл аягүй дуртай. Тэгээд энэгээрээ ер нь цаашдаа явна та гэж бодоод тэгээд тоотой холбоотой мэргэжил гэдэг утгаараа Нятлан мэргэжлийг сонгож ирсэн. За намайг Авжуу гэдэг санхүү эдийн засгийн сургуулийн Нятлан модогч бүртгэлийн мэргэжлийн 4-р курст суралцдаг. За яагаад Нятлан модогч бүртгэл гэдэг энэ мэргэжлийг сонгосон бэ гэвэл уг мэргэжил нь болохоор яг ингээ ямар ч салбарт алдаад явж идэг гэсэн үг тийм уул уурхай ч юм уу тийм санхүүгийн салбарт ингээ бүх ингээ салбарт энэ мэргэжлэнд алдаад явж идэг болохоор энэ ингээ илүү өргөн хүрээтэй. Тэгээд энэ утгаараа яг уг мэргэжлийг бол сонгож байсан. За дараагийн асуултаар та хоёрын гэх юм бол сэжис нүгсэн хамгийн гол дурсамж чинь юу вэ? За миний хувьд гэвэл яг найзуудтайгаа цогтой цагаараа ч юм уу тий хамт байх. Тэгээд нэгдүгээр курсын урлаглал гэж бодлоо. Тэнд нэг урлаглалтай бэлдэж авах үйл явц. Тэгээд сургуулийн шинэ жил дээр гоёсэн өдөрсөнчүүд үйл гэж бодсон. Миний тухайд гэвэл оюутан байх хугацаанд нэг сургуулиас ч юм уу тий ямар нэгэн клубээс зохиож байгаа тийм тэмцээнд орох нь бол гоё байсан. Надад ингээ сая асуухад яг хамгийн түрүүнд бодогдож байгаа нь гэвэл нэгдүгээр курс талтай ингээ сагсан модалтын тэмцээн ингээд тэр тэмцээнд орж исэн. Тэр бол яг одоо бодохоор шууд бодогдож байна. Тиймэрхүү уралдаан тэмцээнд орох нь бол хамгийн гоё дурсамжийг бол бүтээдэг. За уралдаан тэмцээнд орох нь бас нэг гоё дурсамжийг бүтээдэг гэж ярьлаа шүү дээ. За тэгвэл нэгдүгээр курсынхаа дүүнерт зөвлөгөө өгвөл нэгдүгээр курс гэвэл манай сургуулийн онцлог гэвэл нөгөө үндэс хичээлүүдээ өөр ангийн хүүхдүүдтэй хамт үздэг тийм яг тэгэж үзэж байхдаа өөр ангийн өөр мэргэжлийн хүүхдүүдтэй аягүй гоё найзууд болж чаддаг. Тэгээд тэр ч утгаараа ингэж үндэс хичээлээ үзэж байхдаа гоё найзуудтай болоод тэгээд бас хичээлээ яг сайн хийгээд явж исэн илүү 4-р курстэй хэрэгтэй юм шиг бол санагдчихэв. Тийм хичээлээ яг нөгөө цаг тухайд цагийн нэг цагт нь тэр зарчмыг ер нь хийж явж байвал зүгээр. Тэгээд ер нь олон клубүүдтэй тийм манай сургууль тийм ер нь клуб хамрагдаарай. Тэгээд олон найзуудтай болоорой л гэж хэлээ. За тэгвэл хэдүүлээ дараагийнхаа хэсэг рүү орцгоо. За та хоёр маань одоо ажлын байранд зөвлөсөн налуучин хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийг ер нь бол сонгох болсон гол шалтгаан юу гэсэн бэ? Хаанаас мэдээлэл болсон бэ? Яг өртгийн багш proof тулмагш яг нэг бид нар зөвлөжсэн. Тэгээд тэр үед хальт сонсож байгаад бас оруулаас сонирхолтой юм те ингэж бодоод багш нөгөө зарлагдахаас өмнө нэг бидэрт мэдээлэл хүргэжсэн. Тэгээд яг зарлагдах үед нь сонирхоод бүртгүүлж үзчихсэн. Миний тухайд гэвэл нөгөө бидний одоо бит хоёрын хамрагдаж байгаа өмнөх хөтөлбөрийн нөгөө хөтөлбөрт орж байгаа оюутан ирж сургууль дээр танилцуулга хийжсэн. Яг тэндээс мэдээж авч ирсэн. Тэгээд яг уг хөтөлбөрт 6 сард эхэлсэн гэхээр 1 сараас эхлээд би яг өөртөө зорилго тавиад би яг энэ хөтөлбөрт хэлсэн нэлгийн үед яг иймэрхүү хичээлүүдийг үзсэн байх шаардлагатай ингээд ер нь 6 сарын өмнөөс бэлдэж эхэлж ирсэн. За энэ хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлагууд явсан бэ? Эдгээс нэг тодорхой хичээлүүд үзсэн байх хэрэгтэй. Сүүл хичээлүүдээ тэгээд мэргэжлийнхаа цаасан хичээлүүдийг үзсэн. Тэгээд голчин 3-аас дээш байх хэрэгтэй. Тийм тухайн гээд нийт цуглуулсан кредитийн 75% хичээлээс дээш байсан байна. Тэгээд ер нь яг өдөртмөн дээр нэг тодорхой байдаг болохоор энэс бас харагдаж байна. За та хоёр маань одоо ингээд ажлын байран дээр ингээд яг байгууллага сонгосон уу эсвэл цаанаас нь одоо хамралж өгсөн болов? Яг нэг бүртгүүлэх болохоор яг нэг байгууллагууд нь ийм мэргэжлийн ийм оюутнууд авна гэдэг ийм сонголтууд байдаг. Тиймээс өөрсдөө харж байгаа сонгоод ирэх болсон. Тийм боломжит байгууллага руу өөрсдөө CV явуулаад гэх юм уу? Тэгээс. Та хоёр чинь ямар байгууллага ажиллаж байгаа вэ? Өөрсдөө байгууллага онцлог ч юм уу танилцуулбал би бол хөдөлгөөний байгууллагад ажиллаж байгаа. Миний дэлгүүрт ажиллаж байгаа ер нь бас сонгосон шалтгаан гэвэл
илүү тийм том салбар дэлгүүртэй тийм газар ажиллаж үзэх бас их онцлогтой бол бэлэн сурах зохион байгуулалт гэдэг бол юм байна. Сонголтын юм бас хязгаарлалт байсан болохоор Миний тухайд гэвэл Худалдаа авсан банкнд ажиллаж байгаа. Худалдаа авсан банкны хамгийн том салбар тий ранкаараа нэгт ордог. Нэгтийн салбарт гээд орж байгаа юм салбар нь гэвэл гадаад харилцаа тий олон улсын байгууллагуудтай хамтаа ажиллагаатай ийм том салбартай ажиллаж байгаа. За энэ хөтөлбөртөд орсноор яг ямар боломж нэгдэн гэж юу нь тань харсан бэ? хөтөлбөрийн онцлог гэвэл яг нэг 6 сарын хугацаанд хичээл сурахгүй яг ажиллаа хийн. Тэгээд хичээл сурахгүй зөндөө тэр хугацаанд үзэхээс хичээлүүдийн үзүүлэх боломжтой гэдэг нь бас аюул гаргалтай. Тэгээд ер нь бол хичээлээр үзэж байгаа онлайн мэдлэгүүдийг ер нь яг бодит практикийн ажил ашиглаж сурч байгаа нь илүү энэ хөтөлбөрийн онцлог. Тэгээд тухайн байгууллагатай ажиллаад тий ингээд заавар зөвлөгөө аваад ч юм уу тийм шилдэг ийм туршлагатай хүмүүстэй хамт ажиллаад මේ цаашдаа ер нь ингээд карьер хөгжих боломжтой гэж хараад байгууллага сонгож байна. За хөтөлбөрт орохоос өмнө хүлээлт ямар байсан бэ? Одоо бодит төлөвлөлт ямар байгаа? Яг хөтөлбөрийн байгууллага дээр очиж уулзахаас өмнө ямар хүмүүсийн дунд орох бол би яг юм чадах болов гэсэн тийм айдастай байсан. Тэгээд яг орсны дараагаас байдлыг хамаагүй би тийм айдас хандлагатай юм ерөөсөй байгаагүй. Ажиллагаа маань аягүй гоё үлээж авсан. Надад бас яг адилхан айдастай гэдэг бол бас яг адилхан одоо ингээд тухайн тий би нэг товч дараалал ингээд ингээд тухайн хүний мөнгө хөрөнгө ч юм уу тий яг ингээд чухал асуудлыг шийдэх хэмжээний ажил чухал нөгөө хариуцлагатай ажил гэдгийг бол мэдчихсэн л да. Анх яг очихдаа бас нэлээд айдастай байсан. Тэгээд ажиллаа сураад ч юм уу тий 2 сар өнгөрсний дараа ажил арай гайгүй болоод тэгээд ер нь тасаад эхэлсэн. Ер нь бас яг адилхан айдастай л байсан. Одоо бол нэлээд гайгүй болж байгаа. Тасаад эхний 1-2 сар бол ер нь бол би юу юм хийж байгаа аюул хийж байгаа санагдaltaй байдаг. Тэгээд тасчул ер нь хөтөлбөрийн бас онцлогчийн яриа урт хугацаар бодлогдож байгаа болохоор аюул зүгээр санагддаг. За та хоёрын маань болохоор өөр байгууллага одоо дадлага хийж байгаа. Тийм болохоор одоо яг ямар одоо ажлуудыг голчлон хийдэг вэ? Эдгээр нөгөө яг хэвлэмний юм ажлуудыг бол хийдэг. Орлого зарлага бүртгэн хянан тэгээ мөнгөнд өмнө тааруулсан бас буруу юм гэж болохгүй хүмүүсээс шаардлага тавина. Тийм юм хянах чадaltaй ажлыг бид хийдэг. Мөнгөтэй харьцдаг. Миний тухайд бүтээгдэхүүнийн сонгож авсан нөгөө байгууллагын арай жоохон өөр болохоор ялцдаггүй өөр хийдэг юм өөр л харагдаж байна. Миний тухайд гэвэл өдөр тутмын банкны төлбөр тооцоо тий. Ингээ манай байгууллагын яг ингээд бусад салбараас ялгарх онцлогтой болохоор би бас арай өөр юм хийдэг гэх юм уу тий. Одоо нөгөө нэг хамтын ажиллагаа ихтэй, VIP хэрэглэгчд ихтэй ч юм уу тий. VIP хэрэглэгчд гэдэг нь болохоор дансандаа 300 сая төгрөгөөс дээш дүнгийн тий хадгаламжтай харилцагчтай юм тий. Тиймэрхүү харилцагчдад зориулсан юм гадаад бүлгийн мүлгээ ч юм уу тиймэрхүү зүйлийг бол өдөр тутамдаа төлөхөө болох хийдэг гэсэн. За тэгвэл одоо энэ хөтөлбөрийн явцад яг сайжирсан ямар ур чадвар нь л одоо сайжирсан бэ? Сургууль одоо оюутны хасаа одоо ажлын байрны гарсан учраас тийм энэ дээр л хамгийн түрүүнд хэлэх зүйлүүд нь харилцааны ур чадвар маш сайжирсан. Энэ том хүмүүстэй ажлын байрны дээр туршлагатай болсон хүмүүстэй харилцаа тэгээд юм мэдгүй юм аа хүмүүсээс асуух юм чадвар юм. Тийм тал дээр бол юм ийм туршлагатай болсон. Тэгээд өөр яг нэгтлийнхаа мэргэжилтэй холбоотой жишээлбэл нөгөө програм дээр ажиллах тийм тал дээр юм илүү туршлагатай байгаа. Санхүү зарцаа хугацаанд бас өөрийгөө нэлээд гайгүй сураалын гайгүй голцтой байгаа л юм гэл бодоод энүүхэндээ лагаад байгаа юм шиг тий. Тэгэл яг ажлын байр дээр гарахаар бас бүхэн бас өөрөөр ирдэг юм л л дээ. Ингээд миний тухайд гэвэл өөрийгөө ингээд ажлынхандаа ойлгож чадахгүйсэн гэх юм уу. Одоо ингээд эргээд харахаар арай нэг өөрийгөө ойлгох нь тий бусдад ингээд өөрийгөө ойлгож чадж байгаа тэр чадвар ингээд юу тийм нөгөө soft skill гэж ярьдаг шиг тийм зөөлөн ур чадвар илүү хөгжиж байгаа гэж хэлж байна. За энэ хөтөлбөрт одоо хамрагдахад яг хамгийн том одоо
бэрхшээл юу байсан бэ? Одоо сорилт гэх юм уу? Ер нь одоо түүнийг одоо хэрхэн давж туулсан бэ? Миний зөв тийм бэрхшээл бол ер нь их байгаагүй. Тэгээд өөрөө чигсэн хүмүүстэй харьцуулсан. Тэгээд өөрөө илүү дайцлаад байсан болохоор их тийм бэрхшээл гараагүй. Тэгээд ажлын үед ердөө програм дээр ажиллах ч юм уу тийм талтай бэрхшээлтэй байсан ч гэсэн хүмүүсээс мэддэг хүмүүсээс нь асуугаад тэр бэрхшээлийг ойлгосон. Миний тухайд гэвэл эхний 2 сар бол ер нь хэцүү байсан л та нөгөө ажилдаа тасан дээ. Тэгээд бас яг адилхан ажилдаа тасны хажуугаар хамт олондоо тасан дээ. Тийм үед болохоор эхний 2 сард нэлийн бэрхшээлүүд бол гардаг байсан. Гардаг гэдэг нь болохоор одоо нэг ажил хийх явцад гардаг гэх юм уу? Нөгөө хүн өөр би яриа өгдөө шүү дээ. Би нэг гаргасан алдаага нэг давтдаг. 2 3 4 давтчих ялгадаг гэдэг шиг тийм. Ер нь ингээд эхлээд одоо банкны ажлын онцлог нь тэр гэх юм уу? Өөрөө яг ингээд хийж дахин давтаж хийж сурдаг байсан. Тэгээд эхний 2 сард болохоор тэр нь жоохон бэрхшээлтэй байсан. Яг юмыг нэг удаа хийгээд сурчихгүй тийм 2 3 4 хийж ингээд сураад тэр нь жоохон бэрхшээлтэй байсан. Ажлын хажуугаар тийм хобби ч гэх юм уу тийм юм байгаа юу? Тийм чөлөө цагаар одоо яг гэдэг вэ? Миний тухайд гэвэл яг манай салбарын нэг онцлог жилээр би дадлага хийж ирсэн байсан. Манай салбарын 35 жилийн манай банкны 35 жилээ манай салбарын 30 жилээ гэдэг авчиж байгаа энэ жилд. За тэгээд тийм бас тэр ч утгаараа илүү олон уралдаан тэмцээн ч юм уу тиймэрхүү юмд бол нэлийн оролцож байгаа. Теннисний тэмцээн ч юм уу ингээд ийш тийшээ баг хамт олноороо явах ч юм уу тиймэрхүү юмд бол нэлийн оролцож. Тэр нь болохоор ингээд багийн урамсгалыг хамт олонны урамсгалыг нэмэгдүүлээд тэр бас нэлийн таалагдж байгаа юм уу? Миний хувьд бол яг нэг үнцэн ижлээсээ гадна өөр ижлэлтэй болох гэсэн бодлоо тэр талтай би юу нахаараа бараг бас тийм өөрөө сонирхлоор тийм судал. За ер нь бол ажлынхантайгаа хэр ийм уян хатан байгаа вэ? Одоо нэг бид нар шууд нөгөө оюутнаасаа шууд ажлын байранд гарсан болохоор бас нөгөө тийм насны ялгарл гарсан уу? Ер нь тэр тал дээр ер нь тийм ер нь насны ялгарл зөндөө байгаа. Гэтэл ер нь бол сүүлийн үед залуу хүмүүсийн хэлээд төгсгөл санагдаж байгаа. Манай ажлынхан бас насны үед бол гайгүй үеийн хүмүүс бас байдаг. Тийм болохоор ер нь бол харилцааны тал дээр ажлынхантайгаа уян хатан байдаг. Одоо ингээд манай ахлах ментортэй тэр хүмүүс яг ингээд ажлын тухайд бас яг гоё зааж өгөөд алдсан ч ингээд онсон ч ингээд бүгдийг ингэдэж шүү гэж чиглүүлээд явдаг. Тэгээд ажлынхантаа уусах гэдэг нь болохоор ер нь яг хувь хүний хандлага нь зөв ямар ч орчинд болохоор гоё уусаад явчих боломжтой байна гэж бодсон. За одоо та хоёр маань ингээд нэг шууд одоо ингээд ажил хийж байгаа болохоор одоо хичээлтэй бүтэцтэй суумаар ч юм уу тийм санагдаж байгаа үе байгаа юу? Тэр талаар ярил. Хаяа баскетбол төрний хичээлээ суухтай нэг хүмүүс том хүмүүстэй юм уу тийм хүмүүстэй ингээд ажиллаад үеийнхэнтэйгээ бас дагаад хичээлээ хийгээд нэг үзэлдэх тийм хэцүү бол юу вэ? Хичээлдээ суумаар санагдал. Үүнтэй суугаад даалгавар хийлтэй зүйлсэн. Одлоос хаяа төрдөг. Тэгээд ажгүй. Яг нэг одоо ингээд сурж байгаад шууд ажлын байран дээр гарна гэдэг нь амар хариуцлага нэмэгдчихэж байгаа л гэсэн үг л дээ. Ингээд хэрвээ би оюутан байсан бол өнөөдөр ядраад байна. Хичээлээ таслаа унтчих юм уу тиймэрхүү сонголт байж болдог ч ингээд ажлын байран дээр гарчгаа шууд энээр тийм сонголт болохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр илүү хариуцлага нэмэгдчихэж байгаа болохоор яг үе үеэл хичээлдээ сурах юмсан гэж боддог. Нэг хариуцлага ирж байгаа болохоор илүү бас хичээлээ бас нэг хаяа бас нэг санах үе гардаг байх нэ. За ер нь энэ хөтөлбөрт одоо хамрагдаж байгаа оюутнуудыг ямар хөө зөвлөх вэ? Ер нь мэдээлэлтэй бол нэгээс яг орон энэ хөтөлбөрт хамрагдъя гэж бодож байгаа бол яг тавьдаг шаардлагуудын дагуу эртнээсээ мэдээлэлтэй хэлсэн байгаа л илүү гэж хэлээ. Өөрийн тухайд уг хөтөлбөр нь яг нэг жилд 2 удаа эсэлт авдаг гэх юм уу? Бид хоёр болохоор нэг зуны эсэлт дээр нь орсон.
Гэхдээ нөгөө нэг битээ санхүүгийн мэрэгчлэл яг нэг өвөл эргэлттэй байгаад байдаг шүү дээ. Өвөл яг нэг удирдлын болцдог тийм болохоор битээр нэг жоохон боломж цаарлагдмал байсан гэх юм үү те байгууллага сонгоход хэрвээ одоо ингээд энэ хөтөлбөрт элсэж байгаа хүмүүс байвал одоо яг энэ өвлийн нэлсэл дээр ороод гэдэг гоё боломжтой байгууллагуудаа сонгоод байгууллагуудаа судалж үзэх гэдэг За одоо энэ сэжээс надад сурж байгаа одоо хичээлүүд байгаа шүү дээ. Тэнгүү тэр хичээлүүд нь бас ажлын байран дээр юу юм хэрэг болж байгаа вэ? Тийм ер нь бол маш их хэрэг болдог. Наадах нь юу нэг нэгтлэмүүд бүртгүүлийн хэрэглээний компьютерийн хэрэглээний хичээлүүд ордог шүү дээ. Тэр нь бол яг одоо бодит байдлаар яг хэрэг болдог. Одоогийн үйл болон програм нь үйл байлаач гэсэн ингээд үндсэн бидний одоо үздэг нэг ихэд програмаар ажиллах хичээл байдаг. Компьютерийн хэсэгтэй хийдэг хичээл байдаг шүү дээ. Тэр үе бол маш хэрэг болдог. Манай сургуулийн оюутнууд нэг ер нь жоох ачаал ихтэй байдаг шүү дээ. Бусад сургуулиас тэр ч утгаараа ч юм уу ер нь ажлын байр дээр гараад нэг тийм санхүүд сурж исэн эсвэл санхүүг төгсөн гэдэг утгаараа арай нэг тийм илүү төлөвлөж болж байгаа юм шиг тиймэрхүүд энэ арай нэг жоохон хурдан сураад байгаа юм шиг тийм бусад хүнтэй харьцуулахад тэр ч утгаараа ер нь нэг тийм санхүүд ингээд ачаал дааж байсан нь ажлын байр дээр гараад давуу тал болдог гэх юм уу? Тэгж бас анзаарчихсан. За өнөөдрийнхөө подкастыг бас үүрэг дуусгая гэж бодож байна. Тэгээд манай одоо урилгыг хүлээн аваад өөрсдийнхөө урилгыг эндээ зөвлөгөөг хуваалцсан баярлалаа. За.